2020 оны 1 сарын 8-ны өглөөний мэд өргөе. Happy 24 бүлэгээс ирж байна. Өчигдөр биднээс энэ Futures арилжааныхаа 7-ны өдрийн ордер ямар хөө байдалтайгаа товч танилцуулсан тэр бичлэгийг товчхон биднээс туршлаад үзүүлж явчихна. 10.25 биткойны Futures арилжаа ордер захиалсан тэр маань биелэгдсэн. Дээр нэмээд 30 биткойн авсан байсан. Энэ маань одоо бол ажиллаж явах хэвээр. За ингээд бүгдээрээ арилжаа руугаа оръё. За ингээд та бүгд харж байна. Энэ stop loss бол ингээд үлдсэн байгаа. Futures арилжааны нэг ялгаатай зүйл нь бол margin дээр also одоо арилжааны хэлбэр байдаг. Эсвэл аль нэг нь биелэгддэг юм бас арилжааны хэлбэр байдаг боловч биднээс энэ дээр stop limit тамхитай тэр stop loss-оо татаж ашигын хувиа дээшлүүдэд идэг арилжааны хэлбэрийг сонгоогүй учраас бидний шууд захиалга биелсэн байна. Бид 10 биткойныг авсан арилжаа маань дууссан гэсэн үг. Яагаад гэвэл ханшин дээр ирсэн. За биднээс ямар ордер тавьсан байна энэ түүхээ хараад ингээд харчиж болж байгаа. Энэ take profit буюу биднээс ашигын хувийг бол $8,248 дээр хэрвээ ирэх юм бол 8,245-аар зарна гэдэг 25 биткойныг хийсэн. Энэ маань одоо ханш та бүгд харж байна 8,385 болсон зарагдаад биелэгдсэн гэсэн. За 10 биткойныг биднээс 8,205 дээр зарна гэж тавиад stop limit нь бол тэр одоо энэ байгаа 6,845 дээр аль тавьсан байна. Одоо энэ захиалга маань биелэгдсэн учраас бол энэ stop limit-ийг cancelчиж болно. Ингээд cancelчээ. За тэгээд position маань 50 биткойн одоогоор авсан үнэ нь 50 биткойныг өчигдөр авсан гэсэн үг шүү дээ. Одоо энийгээ зарах юм бол ингээд $37,000 нэмэгдэж орж ирэх нь байна. За ингээд бүгдээрээ энэ арилжаагаа ерөнхийдөө дүгнэхийн тулд биднээс энэ хангалттай гэж үзэж байгаа бол маркетаар нэг арилжаагаа хийгээд дуусгая гэж бодож байна. Энийг ер нь дуусгая гэж үзэж байна. Энэ бол хангалттай нэмэгтэй орлоо. За маркетаар нь заръя. За ингээд 50 биткойн нөгөө маркетаар зарах уу гэж. Одоо яг байгаа 8,388-аар зарна гэсэн үг шүү дээ. Хүлээх юм бол өшөө дэшээ ашиг хийж болно. За ингээд заръя. 40 сая хэдийг заажсэн ингээд нэг ёсондоо манай маржин балаас бол нэмэгдсэн гэсэн үг. $157,000 тогтсон. За энэ бол маш эрсдэлтэй бизнес гэдгийг та бүгд ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл биднээс таамаг тавьж байгаа болохоос яг ингээд тааж ял гэсэн үг л дээ. Шинжилгээ хийгээд тодорхой юмгээр зах зээлийн ханш бол яг биднээс энэ таамаг хөдөлгөөнөөс эсрэг хөдлөх юм бол бүх тэр мөнгө алдна гэсэн үг шүү дээ. Тийм учраас маш болгоомжтой ингээд ажиллах хэрэгтэй. Нэг давуу тал нь бол яг таамаг шинжилгээ зөв үед бол та $100,000 хөрөнгөтэй байхад түүнийхээ тодорхой хувиар буюу мөр ашиглаад 50 юм уу 20% хөшүүрэг хэрэглэн 50 дахин хөшүүрэг хэрэгвэл та $100,000-ийнхаа нэг 2,000 ч юм уу бидний юу арилжаа хийж гэнэ гэсэн үг. За одоо яг энэ дээр дахиад биднээс одоо доош унана гэж үзээд тэр үлээ maker taker гэдгийг та бүгд ойлгосон баг. Taker гэдэг нь шууд зах зээлийн үнээр арилжаа хийхэд бол та taker болж байгаа. Нэг өсөндөө зах зээлийн тоглогч биш. Энэ дээр бол шимтгэл нь арай 2 дахин өндөр гэдгийг түрүүний бичлэгтэр үзүүлсэн. Maker гэвэл та limit юм уу stop limit арилжаа хийж юу болно? Одоо maker болно. Хүү шимтгэх нь арай бага. За 50-аараа болыг хөшүүргийг биднээс. За энэ бол маш их өндөр хөшүүрэг тавиад байгаа шүү бид. Ягаад гэвэл та бүгдэд ойлгохын тулд тавьж байгаа. Анхлан эхэлж арилжаагаа хийж байгаа хүмүүс бол 1-ээс 3 дахин хөшүүрэг одоо 5 дээдл нь 5-аас 10-аас хэтэрхгүй хөшүүрэг тавиул их зүгээр. За биднээс 25 дахин хөшүүрэг хэрэглэе. За trading gift-ээр ингээд яг өөрийнх нь сайтны график руу орж болно. За энэ дээр биднээс
Ямар зураг харагдаад байна гэхээр та бүгд өмнөх хвчлэгийг үзчихээрэй. Энэ зураг бол биднээс нэг яг энэ шугам дээр take profit тавьсан энэ өчигдөр үзүүлжсэн 8248 дээр ингээд ороод ирсэн те. Дээшээ ногцом импульс буюу огцом өсөлт өгөөд ингээд ороод ирж байгаа. Энэ дээр импульсийг бол та бүгд тооцохдоо яг ийм одоо зарагцсан хэмжээг бас энэ доотлын хэмжээний графикийг харах хэрэгтэй. Энд бол импульс үүссэн гэж үзэж болно. Тийм учраас дээшээ одоо энэ худалдан авагч нарын хэмжээ ихээл 9300 ингээд 11000-ын дараагийн одоо төвшний шугам руу ороод дээр нь энэ дээдлийн трендийн шугамыг бол ингээд нэвтэрсэн. За биднээс нь шар шугамаа дараа нь татчихна, улаан шугамаа татчихна. Энэ уналтын суваг дотроо ерөнхийдөө яваад байгаа. Энэ уналтын сувгийн дээдлийн улаан шугамыг давааг байна. Яг энэ графикийн зүйлийг бүгдээрээ дараа нь арай тухтай ярилцъя гэж үзэж байна. Гол биднээс хэд хоногийн өмнө бичсэн таамаг руу орж ирсэн. Одоо унах учир биднээс энэ доошо шорт хийж бас ашиг хийх арилжааг үзүүлэх бодолтой байна. Үүнээс өмнө бол энэ SME биржийн энэ гэп үүссэн байгаа. Энд бол өнгөрсөн 5 дахь өдөр гэп үүссэн байна. Тэгээд жоохон өсөөд 7-нд унаад одоо ингээд импульс өгөөд огцом өсөлт өгөөд биднээс нөгөө яриад байсан сууг уналтын суугийнхаа дээш нэвтэрч учраас доош унана. Бид бол энийг хэд хоногийн өмнө ингээд өсөөд унах болов гэсэн таамагтаа хоёр төрлийн ярилцаа тавьсан. За энд гэп үүссэн байна. Энийгээ тэмдэглэжээ. Хэдүүлээ. Энд нэг багахан гэп үүссэн байна. За энийг ямар ч үсэн явах гэж тэмдэглэж ямар ч үсэн гэп үүссэн. Одоо ингээд доошоо унаад нөгөө 6800 ч юм уу энэ хавцаа ирэх болов гэж бодож байгаа. Тийм учраас биднээс яах ёстой вэ гэхлээр одоо буцаад уналтан дээр ашиг хийх гэдэг юм чинь 7000 300 7000 7000 900 800 7707 7628 7700-7600-ийн хооронд бол take profit тавих зүгээр юм шиг байна. За бид long арилжаан дээр яаж захиалга хийх хаах талаар яригдсан. Одоо short дээр яаж хийх талаар авч үзье. Одоогийн ханш 8268 65 байна. Биднээс 6500 унна гэж үзэж байгаа учраас short арилжаа хийн. Зах зээлийн ханшаар авчээ. 30 биткойн авъя. 30 биткойн авахд бол 9920 болж байна. За ингээд short хийх уу. За ингээд short арилжаа хийлээ. Ороод ирлээ. Биднээс ингээд 30 биткойн арилжаа нээсэн. Тухайн ханшин дээр ирэхэд хаагдана. Биднээс мэдээж stop limit бол 50, take profit 50. Ашигачийн алдагдлаач хамгаалж эрсдлээ хаана. За энэ дээр болохоор устгал хийх ханш бол биднээс short хийж байгаа юм чинь ханш 13365 дээр ирэхэд бол энэ устгагт нь манай энэ арилжаа бөгөөд биднээс хөрөнгө бол алдагдлалд орно хасахтаа гарна гэсэн. Яг хэдэн одоо доллар хувийн алдагдлалыг энэ дээр зааж байгаа. За тийм учраас биднээс энэ зах зээл нээсэн ханш, арилжаа нээсэн ханш, liquidation price хоёрын хооронд бол stop limit тавих хэрэгтэй. За stop limit тавьж үзүүлээ. Мэдээж stop limit тавихын тулд тухайн оршсон ханшнаас арай дээр алдагдлалтай гарна гэсэн. Биднээс бол stop limit нэг 850 дээр ирэхэд аваад за энэ дээр бол арай ихтлэнд ороо гэдэг 8000
855 8855 30 биткойн бүгдийн хэрвээ энэ дээр бүгдийн нь шингээд 2 бүлэндээс дутуу үлдэнэ гэсэн. За ингээд лог эсэргээрээ тавигдана. За ингээд биднээс 8850 дээр ирэхэд 8885 дээр ингээд алдагталтаа гарна гэсэн. За нэгийг тавьчлаа. За нөгөөх нь болохоор энэ take profit тавих хэрэгтэй. Ашгаа хийнэ гэсэн. За ханш бол одоо мунжээ биднээс алдагдал өсөж эсэг биднээс шорт эсэг. Stop loss тавьсан. Эрсдлээ хаацсан. Одоо 30 биткойноо take profit-ийг тавина. За биднээс 6565 дээр ирэхэд 30 биткойноо take profit юу ашгаа хийнэ гэсэн. За ингээд биднээс гарилжин дээр take profit тавьчлаа. Stop limit тавьсан ингээд хүлээндээ 6565 дээр орж ирэхэд биднээс бол take profit хийгээд ашигтай гарна гэсэн. Бид бол 6565 руу орж ирнэ гэж таамаглаж байна. Биднээс short авсан short арилжаа 30 биткойноор нээсэн. Ханш эсэг биднээс бол short доошо ханш унна гэж үзэж байгаа. Ханш өсөөд 13365 дээр ирэх юм бол энэ биднээс арилжаа хаагдана. Stop limit-ээр биднээс бол алдагдлаа багасгахын тулд 8850 дээр ирэхэд 8885 дээр аваад ингээд алдагдлаа гарна гэсэн. Нөгөөх нь бол ханш биднээс зүг чиглэлээ доошо 6565 дээр ирэх юм бол ашгаа аваад ингээд арилжаа маань хаагдана. За энэ арилжааг ингээд юу болох нь бас түрүүний өмнөх бичлэг дээр үзүүлсэн long шиг long арилжаа яаж хаагдсан шиг харъя. Ашигтай дуусах нь ашиггүй дуусах нь. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.